За энэ өдрийн амрыг ирээ. Тэгэхээр энэ 2025 оны засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой тайлангийн дүгнэлтийг үндэсний аудитын газарч уншлаа. Холбогдох байнгын орондууд нь хилцээ дүгнэлтүүдээ уншлаа. Тэгээ маш олон асуудлууд бас ярьж болохоор байна. Өнөөдөр би яг нөө замын чөлөөт бүстэй холбоотой асуудал хөндмөр байна. Шадар сайдын хариуцж байгаа хэсэгтэй холбоотой. За тухайлбал энэ тайланд дурдсанаар эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд бол яг зорьсон зорилгодоо хүрэхгүй санхүүжил дутуугаас төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүй байна гэсэн ийм дүгнэлт гарсан байна. За Монгол Хятадын хооронд 2019 онд буюу 7 жилийн өмнө замын үүд ирээний хооронд ийм эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсан. За Хятадын засгийн газрын зээлээр 50 сая долларын зээлээр цэвэрлэх байгууламж цахилгаан станц баригдсан боловч одоо хүртэл хэрэглээгүй. За нэмээд бас 30 сая долларын Азийн хөгжлийн банкны зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй ийм байдалтай байна. Тэгээд бид нар бүгдээрээ мэдж байгаа энэ чөлөөт бүс, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэдээ байгуулад байдаг. Сүүлд хөшгтийн хөндий гэж бас яригдж байна. Өчигдөр бас учрал ерөнхий сайд хэлэхдээ нэмээд 2 аймгийг бас чөлөөт бүс олгон хөгжүүлнэ гэх зэргээр ярьж байна. Тэгэхээр яг бодит байдал дээр хэрхэн яаж чөлөөт бүс болгож чадах вэ? Өмнөх түүхүүд сургамжууд зөндөө байна. Энэ тал дээр тодорхой хариулт авъя. Өнөө өглөө бас эдийн засаг, банк санхүү, бизнесийн сектороор үүссэн ажлын хэсэг, инх төвшин гишүүн, соронзон болд гишүүн, төвшин гишүүн бид бизнесийн секторынхантаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхантаа бас уулзсан. Бизнесийн салбарынхан томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд бас сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн. Тэгэхээр бид нар үнэхээр бизнесийн секторыг дэмжиж чадна. Янз бүрийн механизмаар энэ эдийн засаг, хувийн секторыг дэмжинэ гэдэг энэ үйл ажиллагаа мөрийн хөтөлбөр засгийн газрын хөтөлбөрүүдэд хизээ яг чухам хэрхэн хэрэгжүүлэх вэ? Зөвхөн шадар сайд гав уягаас гадна бусад холбогдох эдийн засаг хөгжлийн яамны үүрэг гүйцэтгэгч хүү төрийн наримчгийн дарга гэхүү бүгднгээс нь хариулт нэгж байна. Энэ гишүүд би улсын хурлын даргын үүргийг гүйцэтгэх үү яах вэ? Анхаарлаа хандуулъя аж ахуй ажилдаа. Манайхаа. За гишүүд жоохон дуугаа идья. За учрал ерхий сайд хариулъя. За засгийн газрын гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа. Тэгэхээр өчигдөр би томилогдсон учраас бас гүйцэтгэл ярих нь бас зохимжгүй байна. За шинэ ерөнхий сайд томилогдсноор засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлөгддөг. Тэгэхээр манай төрийн нарийн бичгийн дарга нар ажлын хэсгийнхэн бас гүйцэтгэлээ тайлагнах хэрэгтэй. Төрийн ажил бол тасралтгүй явах ёстой. Тэгээ та бүхэн бас нэг зүйлийг ойлгоорой. 6 дугаар сарын гүйцэтгэлийг гарсны дараа тодтгол хийх эсэх асуудлыг шийднэ. Одоогор би сангийн сайдгүй байна. За 5 дугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерүүд татагдана. Ингэснээр бид цаашдаа тодтголоор тэр хөрөнгө оруулалтын зардлыг хаашаа яаж шилжүүлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлага бол үүсэж байгаа. За бүтцийг хөндөд 2 яамыг хооронд нийлүүлээд явахаар тодтгол хийх асуудал шаардлага үүсэж байна. Ингээд дахиад 6 дугаар сарын гүйцэтгэлийн дараа буюу сар хүрэхгүй хугацааны дараа дахиад тодтгол хийгээд эхлэхээр энэ бол маш хүндрэлтэй нөхцөл байдалд бол орж байгаа. Тэр мөнгө соёл гишүүний асуултанд хариулахад өчигдөр шинэ засгийн газар бол хувийн хвшлээ дэмждэг, баялаг бүтээгчдийгээ дэмждэг, эдийн засгийн эрхчлөөний төлөө бизнесийнхэнд саад дотгор учруулад байгаа бүх саад бэрхшээл хүнд суртлуудыг чөлөөлдөг засгийн газар байна гэдгийг илэрхийлсэн учраас эдийн засгийн эрхчлөөний хуулийг дагалдуулсан 20 гаруй хуулийг тухайн үед бэлдсэн байсан энэ хуулиудаа нэгтгэж дахиж өргөн барина. Татварын хуулийг өнөөдөр эргүүлэн татлаа. Ингээд их хурлын гишүүн соронзон болдоор ахлуулсан ажлын хэсгээс гарсан өнгөрсөн хугацааны хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж ягаад засгийн газар дахиад өргөн мэдүүлье.
5 дугаар сарын 1-ээс өмнө төсвийн хүрээ өргөн мэдүүлэх ёстой. Төсвийн хүрээ жилийн төлөвлөгөө уялдчиж бүтэц бүрэлдэхүүн цомогдохлын асуудал яригданаа. За ерөнхий сайдаар одоо ажиллаад одоо эн чинь өчигдөр шөнө л томилогдлоо шүү дээ. Тэр өнөөдрөөс бол би ажилтайгаа илүү танилцж байна. Юутаач бол 2400 гаруй орон тоо бол төрийн албаа агч нарын дотор томилогдоогүй ингээд илүү орон тоонууд байгаа юм байна. За хэмнэлтийг бол сайн хийн. Тэгвэл одоо 7 хэмжиж нэг огтлох ёстой. Тэрнээс биш нэг төрийн албаа агчдыг 9% цомогдохно гэж хэлээд бүх шатнд цомогдгол хийгээд энгийн ажлаа хийгээ явж байгаа төрийн албаа агч нар хэлэмгдүүлэхгүй. Тийм учраас сэтгэл хөдлөлөөр биш шинжлэх ухаанч байдлаар ханднаа. Тэгээ мөнх соёл гишүүнтэйгээ энэ эдийн засгийн хэрэгжүүлээ, хувийн хвшил, бизнесийг дэмжих чиглэлээр цаашид одоо их хурлын дарга багтаа ажиллаж байснараа одоо гүйцэх засаглалын тэргүүний хуваар хамтарч ажиллахдаа таатай байна. За нэмж ажлын хэсгээс хариулах юм байна уу? За 4-р микрофон. За шадар сайдын ахлах зөвлөх ажлын албаны дарга даваажрал байна. Мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. За 2001 онд чөлөөтсийн хууль анх батлагдсанаар замын үед ирээний чөлөөтсийн эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан түүхтэй. За 60 сая долларын асуудлыг мөнх соёл гишүүн асууж байна. 60 сая долларын хятадын засгийн газрын зээлийн хөрөнгөөр замын үүдийн дэд засгийн асуудлыг шийдвэрлэхээр нийтдээ 4 багц ажил хийгдсэн. Одоо эдгээр 4 багц ажлаас яг одоо бид нэр ашиглагдаад явж байгаа нь дулааны станцын ажил, эрчим хүчний ажил, за харамсалтай нь бохирын асуудал болон цэвэр усны асуудал өнөөдөр хүртэл ашиглалтанд ороогүй. За ашиглалтанд орсныхоо дараа бас тодорхой одоо хэмжээнд тоногдсон хэрэглэх боломжгүй ийм нөхцөл байдлууд яг замын үе цомн дээр одоо үүссэн байгаа. За чөлөө төсөөл нийтдээ 900 га газрыг хамарсан улсын хурлаас хэлэл засгийн тогтоосон ийм чөлөө төс үйл ажиллагаагаа явуулж байна. За мөнх соёл гишүүн тодруулъя. За энэ маягаар ганц асуулт асуугаад хариулт аваад мүд бүтэхгүй. За байнгын ороод дээр ч гэсэн зөндөө илцэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн энэ гүйцэтгэл зөндөө ярьсан. Хаана асуудал байгаа. Их хурл дээр ч асуудал байгааг бид нар бүгд мэдж байгаа. Тэгэхээр нөгөө 7 хэмжиж нэг огтл гэдэгчлэн төлөвлөөгүй бол бид нар үр дүнд хүрэхгүй гэдэгчлэн ер нь би энийгээ хуурахгүй явах масраг шаардлагатай байгаамаа. Сая ерөнхий сайд болсон манай учрал сайд хэлж байна. Өмнө нь эдийн засаг хөгжлийн яамны сайд байсан. Тэр үед бас хамтраад нэг ажлын хэсэг байсан учраас үргэлжлээд даргаас даргад явж байгаа шүү дээ өөрөө. Тэгэхээр гинтийн биш шүү. Юмаа мэдж байгааг бүрэн хариулах ёстой байгаа. Одоо өөрийн чинь энэ лидершип манлал асар чухал цаг үе ирж шүү. 2 жил баг дууслаа. Үр дүн иргэд хүлээж ийн. Аж ахуйн нэгж хувийн хвшил бидрийг шахаж штэ. Зөвхөн таны, зөвхөн Монгол ардын намын биш 126 гишүүдийн хариуцлагын асуудал яригдж шүү. Энэ төсөв гүйцэтгэл энэ засгийн газар. За үгэлээ. Аюушин ариун заяа.